Эхний ээлжинд ароматик спирт ба фенолын хоорондын ялгаа, за фенолын гомлог игнэ, физик шинж чанар, гаргаа авах арга, химийн шинж чанар хэрэглээтэй танилцсанаа мегмар багш байна. За ароматик спирт болон фенолууд нь ерөнхийдөө бензолын цагираг болон гидроксил бүлэг аль алийг агуулсан байдаг. За гэхдээ тэдгээрийн хоорондоо холбогдсон дараалал нь өөр байдаг. За өөрөөр хэлбэл гидроксил бүлэг нь хажуугийн хэлхийгээр дамжуулан ароматик цагирагтай холбогдсон байвал ароматик спирт гэж үздэг. За жишээлбэл энэ дээр энэхүү гидроксил бүлэг нь хажуугийн хэлхийгээр дамжуулаад фенил радикалтайгаа холбогдсон байна тий. За энэ нь дүүгээр фенил этилийн спирт болж таарах нэ. За энэхүү жишээнээс харж үзэхэд мөн ялгаагүй гидроксил бүлэг нь хажуугийн хэлхийгээр дамжуулан фенил радикалтай холбогдсон буюу фенил метилийн спирт болж таарна. Өөрөөр хэлбэл ароматик спиртүүд нь ароматик цагираг тэгээ радикал OH гэсэн бүтцтэй байдаг бахан. За ароматик спиртүүдийн химийн шинж чанар нь нэг атом тансан спиртүүдтэй адилхан шинж чанартай байдаг. За тэгвэл ароматик цагирагаас гидроксил бүлэг нь шууд холбогдсон нийтлүүдийг фенол гэдэг. Хамгийн ихний фенолын гомлогийн гишүүн болвол нэг гидроксил бүлэгтэй нэг фенил радикалтай байна. За үүнийг гидроксил бүлгийг окси гэж бол нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл энийг нэрлэхдээ оксибензол гэж нэрлэж болно. За оксибензолын техникийн нэршил нь фенол болж байна. За энэ маань нэг атомт фенол болно. Хэрвээ ароматик цагирагтай 2 ширхэг гидроксил бүлэг холбогдсон байвал 2 атомт фенолыг за эндээс нүрс өстрөгчийн атомыг 1, 2, 3, 4 гэх мэтчлэнгээр дугаарсан тохиолдолд энэ маань 1,4 диокси бензол болж таарна. За техникийн нэр нь гидрохинон юм аа. За дараагийн жишээнээс харахад энд бол нэг метил радикал, энд пропил радикал, эндээ болохоор яах нь гидроксил бүлэг холбогдсон байна. За тэгвэл эндээ нэрлэхдээ 1 метил, 4 пропил, оксибензол, 3 гэх мэтчлэнгээр нэрлэж болох нь. За үүний техникийн нэршил нь темол болж байна. За энд нэг атомт болон 2 атомт фенолийн гомлог игнэнүүдийг харуулсан байна. За хамгийн ихнийх нь бол оксибензол буюу фенол болсон тий. За 2 атомт фенолын гидроксил бүлгүүд нь зэрэгэлдээ нүрс төрөгчийн атом дээр байрласан байвал орто байрлал гэж үздэг тийм ээ. За энийг өөрөөр хэлбэл 1, 2 диоксибензол техникийн нэр нь пирокетихин болж таарж байна. Харин гидроксил бүлгүүд нь нэг нүрс төрөгчийн атомыг алгасаад байрлсан байна тий. За энэ нь тэгэхээр 1, 3 диоксибензол буюу мета байрлалтай гэж бол үзэж болно. За резерцин гэдэг техникийн нэртэй байна. За тэгтэл энэхүү фенолийн хувьд гидроксил бүлэг нь 2 нүрс төрөгчийн атом алгасаж байрлсан байна. За энэхүү байрлалыг пара байрлал гэдэг. За өөрөөр хэлбэл бас 1,4 диоксибензол гэж нэрлэж болно. За энэ маань гидрохинон гэсэн техникийн нэршилтэй. Нэг атомт фенолууд нь бас дан гидроксил бүлэг агуулхаас гадна хажуугийн нүрс өстрөгчийг бас агуулсан байж болно. За тэгэхээр энэ маань 2 окси толгоол болно. Яг гэхээр эндээс 1, 2 гэд дугаарсан тохиолдолд окси бүлэг нь 2 дугаар нүрс төрөгчийн атом дээр байна тийм ээ. За тэгээд бензолын цагираг CH3-та энэхүү нэгдлийг толгоол гэж нэрлэдэг байгаа тий. За энэ нь өөр бас ортокризол гээд зэрэгэлдээ нүрс төрөгчийн атом дээр халагч бүлгүүд нь байрласан учраас ортокризол гэж нэрлэж болох нэ. За дараагийнхаас нь харж үзье. За ингээд мета байрлалд халагч бүлгүүд бол байрласан учраас метакризол буюу за 3 дугаар нүрс төрөгчийн атом дээр гидроксил бүлэг байгаа учраас 3 окси толгоол гэж нэрлэх нь. За дараагийнх нь болохоор эсрэг байрлалд буюу 2 нүрс төрөгчийн атом алгасан байрлалд халагч бүлгүүд бол байрлсан байна тий. За энийг паракризол гэж бол нэрлэж болох нь. Тэгээд 4 окси толгоол гэж үзэх нэ. За энэ дээр харгалдах молекулын бөмбөлгөн загваруудыг бол харуулсан байна. За ингээд эндээс ерөнхийдөө дүгнэж хэлэхэд кризол гэдэг нь нэг метил радикалтай тэгээ нэг гидроксил бүлэгтэй бензолын цагиргаас тогтсон нийлмэл бодисыг кризол гэдэг бахан. Тэдгээр нь дотроо орто мета пара гэсэн байршлуудтай байж болох нэ. Хамгийн ихний
төлөөлөгч болох оксибензол тийм ээ. За энэ нь таласт өвөрмөц үнэртэй усанд муу устдаг хүчлэг шин чанартай бодис байдаг. За харгалзах спиртүүдийг бодвол харьцангуй өндөр температурт буцалдаг гэж байна. За жишээлбэл энэ фенолийн буслах температур нь 181 градус Цельс байдаг. За энд фенолийн талстыг ерөнхийд нь зургаар харуулсан байна тийм ээ. За энд молекулын бүтцэн явж байна. За фенолийн молекулыг бол ингэж дүрслэн үзүүлж болно. За тэгвэл фенолийн молекул даахаа гидроксил бүлгийн хүчил төрөгч нь дундын хос электроныг энэ устрөгчтэй холбогдсон дундын хос электроныг өөрлөгөө хүчтэй татдаг байгаа. Гэтэл нэштэй хүчил төрөгч хэдийгээр цэцлэгаан сөрөг чанар ихтэй боловч нүүрс төрөгчийн атомоос ихтэй боловч нүүрс төрөгчийн энэ 6 атом нийлээд ароматик цагиргаыг бол үүсгэсэн байдаг тийм. Энэхүү ароматик цагирга нь батбэг шин чанартай. Энэ ароматик цагиргын нөлөөгөөр OH бүлэгдэх дундын хос электрон нь тийм ээ хүчил төрөгчтэй холбогдсон ароматик цагирга болон хүчил төрөгчтэй холбогдсон дундын хос электроныг ароматик цагирга өөрлөгөө бас хүчтэй татаж туйлшруулдаг. За ийм учраас хүчил төрөгч нь хасах цэнэгтээ энд ус төрөгч нь нэмэх туйлтай болж туйлширсан байдаг. За ийм учраас нэг атомт спиртийг бодоход ус төрөгчийн атом нь харьцангуй хялбархан уралд орох нөхцөл бүрдсэн байдаг. Хичээлтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авах бол 9813 3311 дугаарт хандаж болно. Фенолуудыг гаргаа авах хэд хэдэн аргатай танилцъя. За хамгийн нэгдүгээр арга нь болохоор бензол сульф хүчлийн натрийн давсан тий. За энийг натрийн шүлтээр үйлчлэхэд фенол болон дагалдах бүтээгдэхүүн нь натрийн сульфит үүссэн байна. За урлагийн тэгштэглийг хураангуй байдлаар ингэж бичиж тэмдэглэж болох нэ. Гоор арга нь холоорт бензолыг шүлтээр үйлчлэх эсвэл устаа гидролизэд оруулах замаар фенолыг гаргаж аавна. За жишээлбэл энэ холоор бензол байна тий. Натрийн шүлттэй уралд ороод фенол болон натрийн холоор үүсэж байна. За холоор бензолыг мөн устаа гидролизэд оруулаад фенол болон H холоор үүссэн болох нь харагдаж байна. Гаргаа авах дараагийн арга нь эхлээд бензолоос холоор бензолыг гаргаад тэгээд фенолыг гаргах гэсэн юм шаттайгаар явагдаж бас болох нэ. За бензол давсны хүчилтэй ажилтгуулагчийн нөлөөгөөр уралд орох нь тий урлагийн нөхцөлийг энд харуулсан байна. За ингээд холоор бензол үүснэ. За холоор бензолыг цааш нь мөн гидролизэд оруулах замаар 400-аас 420 градус Цельсид фенолыг гаргаа авсан болох нь харагдаж байна. За энд фенолийн химийн шин чанарыг илэрхийлсэн урлагийн тэгштэглүүдийг харуулсан байна. За фенолийн найрлага дах гидроксил бүлэг нь ароматик цагиргааны нөлөөгөөр туйлширсан байдаг гэж түрүү ярьсан тий. Өөрөөр хэлбэл ус төрөгч нь нэмэх туйлтай, хүчил төрөгч нь хасах туйлтай. Тэгээд ус төрөгч нь гидроксил бүлгээс амархан салах боломж бүрдсэн. Яагаад гэхээр нөгөө ароматик цагирга маань хүчил төрөгчтэй холбогдсон дундын хос электроныг өөрлөгөө татдаг шин чанартай байгаа. За ийм учраас фенол нь металл натритаа уралд ороод натрийн фенолиатыг үүсгэсэн байна. За ингээ ус төрөгч чөлөөтэй орчиндөө ялгарсан байна. За дараагийн шин чанар нь нэг атомт спиртүүд нь шүлтээр үйлчлэхэд уралд ордоггүй байсан тий. За гэтэл фенол нь шүлттэй уралд орж байгаа. Яагаад гэхээр фенол нь нэг атомт спиртийг бодоход илүү их хүчлэг шин чанартай байна штэ. За ингээ натрийн шүлттэй уралд ороод ялгаагүй натрийн фенолиат завсрын бүтээгдэхүүн усыг үүсгэсэн байна. За энэ урвал нь ерөнхийдөө фенол нь нэг атомт спиртээс илүү хүчлэг шин чанартай гэдгийг бол батлан харуулж байна. За ийм учраас фенолыг заримдаа карболын хүчил гэж бол нэрлэдэг байгаа. За фенол нь үндсэндээ нүүрсний хүчлээс ч сул хүчлэг шин чанартай юм аа. За дараагийн химийн шин чанар нь фенол нь үхрийн хүчлийн орчинд азотын хүчилтэй нитроч хуралд ороод тэрийн нитрофенолыг үүсгэдэг. За жишээлбэл энэ фенол байна тийм ээ. Азотын хүчил HNO3 байгаа тийм үү. За үхрийн хүчил энэхүү нэгдлээс ерөнхийдөө усыг нь өөртөө шингээж авна гэсэн үг. За ингэсэн тохиолдолд тэгээд эндээс 1 2 гэд нэрлвэл 2 4 6 дугаар байрлал дээр нитро бүлэг бүхий тринитрофенол үүссэн байна. За энэ урвалыг хураангуй байдлаар бичсэн тохиолдолд C6H5OH дээр нэмэх нь 3HNO3 тийм ээ азотын хүчил тий C6H2. За яагаад гэхээр энд 2H явж байгаа тийм ээ. Тэгээд NO2 буюу нитро бүлэг нь 3 дахин гээд энэ 3 бүлгээ хэлж байна. За тэгээд OH гээд окси бүлэг маань явж байна. За гих мэтчлэнгээр урлагийн тэгштэглийг бичих боломжтой байна.
За бензол нь бромын усан усмалтаа бол уралд ордоггүй. Яагаад гэхээр бензолын цагирагдах ароматик цагираг нь бол маш бат бих байж байгаа тийм ээ. Гэтэл нь штэ 1 гидроксил бүлэг ороод ирэхээр фенол маань бромтой халалцах уралд ордог байгаа. За ингээд трибром фенолын цагаан түндэс үснэ. За бромын ус маань юм шар өнгөтэй тийм ээ. За тэгтэл фенолыг нэвтрүүлэхэд ус өмлийн өнгө арилж байгаагаар урал явагдсныг бол мэдэж болно. За уралын тэртеглийг хураангуй байдлаар C6H5OH нэмэх нь бром 2, C6H2 бром 3 дахин OH гэж бичиж болно. Дагалдах бүтээгдэхүүнээр H бром үүсэх байна. Дараагийн химийн шин чанар нь фенолийн молекул нь юм туйшралтай байдагтай холбоотойгоор фенол нь усан усмалтаа дараах байдлаар диссоциацид ордог. Фенолыг шоргоолжны альдгидтай халаах үед фенол формальдгидын давирхаа үүсдэг. За энэ нь болохоор нэг нүүрсдүрэгчийн атомаар дамжин холбогдсон хоёр фенолийн молекулын. За энэ мэтчлэнгээр цаашаа фенолийн молекулууд хоорондоо холбогдож өндөр молекул нэгдлийг үүсгэдэг байна. За энэхүү урвалын үед бага молекул нэгдэл болох ус ялгарч байгаа учраас энэ маань поликонденсацийн урвал болж таарах нэ. За фенолийн хэрэглээг авч үзье. 3-5%-ийн фенолийн уусмлыг багаж цагаан хэрэглэл ариутгахад эмнэлэгт ашигладаг. За ихэнх фенолыг фенол формальдгидийн хуванцрыг гаргахад ашиглан. За уг хуванцар нь хар хүрэн өнгөтэй, бат бих сайтай, цэцлэгаан тусгаарлах өндөр чадвартай. За цэцлэгааны нөлөөгөөр хайлж урсах үзэгдэл бол байдгүй байна. За ийм учраас түүнийг ашиглаад унтраалга, гэрлийн чэдингийн патрон, телефон аппаратны гэр, техникийн бусад эд ангийг хийхэд ашигладаг. За темолыг болохоор ходоод гэдэсний өвчний үед халдваргүйжүүлэх зорилгоор анагаах ухаанд ашигладаг бахнэ. За өнөөдрийн хичээлээр ерөнхийдөө ароматик цагиргааны гидроксил бүлэгтэйгээ шууд холбогдсон нэгдлүүдийг фенол гэж танилцлаа. За фенолийн хамгийн эхний төлөөлөгч нь C6H5OH буюу фенол гэсэн нэртэй байсан тийм үү. За тэгээд энэхүү фенолийн физик химийн шин чанар гарган авах арга, за мөн хуванцрыг хэрхэн фенол формальдгидын давирхааг хэрхэн гарган авах вэ гэдэгтэй танилцлаа. За химийн холбоотой зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл 9813 33 11 дугаард хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.